Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 bells. Jingle bell. Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөл бомбон одыг шалжигнуулсан тэнгэрийн мөнгө заатастас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос баярж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Урта санта ирлээ. Уучи итгэх болцгой унтах нөрнөс сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орноо хөвчүүлцгээ урдах амьдрал замхарлаа уртан дундаа уугартаа уудам танда түрчилээ би бод урта санта уур нүргэж хүүрн хүсэг бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж хүстэй сантад хийлээрээ. Сайн мэцгоно үзэгчтэй Лайк телевизийн Ууртай Санта шинэ жилийн нэвтрүүлгийн тусгай дугаар үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Би бол Ууртай Санта. Ууртай шүү. За манай өнөөдрийн зочноор залуу жүжигчин Янжинд бол маань хүрэлцэн ирсэн байна. Баяр хүргэе. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За урьж арилсаас их баярлалаа. За өрдөө ер нь ажил ихтэй хамгийн сүүлд ч одоо Mongolian Connection гэдэг киног үзсэн чи өөрөө тэр донд амар цагтаа болсон тоглосон явж байна. Ойр дээр нь л яг хоёрхаа жижигхэн бизнесэдэг тэрийг хийгээд дээрс нь сая хамгийн сүүлд Солонгос нэг кинонд бүр хэмжээний кинонд гол дүрэн жижигчнээр ажилласан. Тэгээд тэрнийхээ зураг авалтыг дуусгаад тэгээд сайхан байж энэ да. Тэгээл одоо шижилээ оноо гарах гал. Тийм. Тэгээд саяхан бас нэг Мама 2018 гээд Азийн хамгийн том хөгжмийн наадмыг Монголд анх удаа шууд амжилсан. Тэрний бас хөтлөгчөөр ажилласан. Ваа. За юуны тэрэнд бас шинэ жилийн баярын өдөр болж байна. Өө. Идтэй амсна уу? За. Мандрин. Ер нь шинэ жилийг бас мандрины үнэргүүгээр бас төсөөлшгүй шүү дээ. Тийм шүү дээ. Мандрин харахаар шинжээсэн гэсэн. Шууд идчих юм уу? Болно. Өө. Болдгоо яах вэ? Дотроос нь янз бүрийн гараад ирчихсэн дээ. Тийм бол байхгүй. Тэр нь бага бахта хүүхэд наснд ч те шинэ жилийн баяр ер нь яаж төсөөлөгддөг байсан бэ? Гацаар мод төсөөлөгддөг байсан. Манайхаас нөгөө ялкондыг ажил бүгдлөгдөг. Яг нөгөө хүүхдүүдээс илүү манай ээж маань өөрөө их ажил бүгдлөгдөг. Тэгээл баг хүүхдүүдэд тоглоом авахгүй чинь гээд л өөрөө аяг дуртай байсан юм шиг байна. Тэгээл жил болгоны ийм тоглоом аваад тухайн үед бас Орос нөгөө нэг юм тоглоомууд аяг авдаг байсан. Тэгээд манайх бас нөгөө нэг шинэ жилээр ээж аа хоёр ингээл нөгөө санта болоод тэ өвлийн өвгөн цаахан болоод тэр бүлээрээ их айлуудаар бэлэг тарааж явдаг. Тийм уламжлалтай. Тэгээд тэр ер нь бол багаас хамгийн их зүрх сэтгэлүүлсэн тийм дурсан ч. Хүмүүс баярлалаа авчдаг гэсэн юм уу те? Тэг ер нь бол тэгдэг үстэй шүү дээ. Тийм үү. Тэгэхээр манай ээж аав чи ерөөхдөө 6 сарын 1, 3 сарын 8 бүх ер нь баяруудаар хүн аягүйх баярлалдаг. Тэгээд тэр дунд нь шинэ жилийн баяраар ээж аав нэгээд хоёулаа цасаа өвлийн бодсон. Тэр чи энэ аав өвлийн үг юм байна. Ээж цасаа өгөх юм байна. Бид нар цасаа тийм итгэл үнэмшил байдаг шүү дээ. Тэгж ер нь бодогдож байна. Угаасаа би багаас нэг юунд санта өвлийн үг гэж нэг итгэдэг байсан юм уу? Тэгээл яад ч итгэдэг байсан шүү дээ. Тэ би ер нь бол нөгөө нэг юм яг өөх юу л та бодит юмд итгэдэг гэх юм уу? Яд төсөлтэй. Тэгээд нэг тийм нөгөө өөртөө ингээд бэлгээг сонгоод нэг нэр нь гол зориулж байгаа л тэр л хамгийн их гоё санагддаг гэсэн шинэ жил. Ихэд тэгвэл шинэ жил мөөд итгэдэг байсан юм байна шүү дээ. Тэгээ кино мэнэ үзээд ч юм уу одоо шинэ жилээр гоё шинэ жилийн тухай кинонууд гардаг шүү дээ. Тэрэндээ одоо өөмөө орж ирдэ шүү дээ. Бэлэг мэлэг тараага дагаар магаараа яваал тийм шүү дээ. Бугаа оноод тийм. Бугаа оноод. Тэр ер нь Санта Клаус өөрт чи хэр санагддаг вэ? Зүгээр яг ийм байсан ч болоосай л гэж бодсон. Тэрнээсээ байхгүй гэнэ л мэддэг. Өөрөө болохоор одоо ийм асуулт зүүн өөрөө болохоор одоо шинэ жилийн баярыг анх
хүүхдтэй хата яаж төсөөлдөг байсан бэ гэдгсэн чинь гацуур модороо гэдэг чинь те. Тэгвэл энэ гацуур модыг чинь дэлхий дээр хамгийн анх ямар улс ер нь зохион бүтээж ирсэн юм бэ? Одоо жоох юм аанга бодоод. Бодож. Би шийтгэл яваад бэлдэж яах вэ? Өө таачих юм билээ. Хамгийн анх ямар улс гэсэн үү те? Англи болсон болов. Англи болсон болов. Ямар мундыг юм бэ? Баяр хүрээ. Бас амжилттай бүдэрлээ. Зөв хариулт маань Герман байж. Яг Герман улс маань хамгийн анх ногоон гацуурыг. Би яг Герман гэж хэлчихсэн байхгүй юу? Тэгээ яг Герман гэж хэлчихэж хагаад яг Герман орох замд Америк гэдэг учраас яг явж байгаад Америк дээр буугаад туудсан тий. За энэ манай энэ смайлууд байгаа. Энэний ард тоонууд байгаа. Тэгэд суглаад тоогүй ч юм байгаа. Тоогүй байвал бүр азтай шийтгүүлэхгүй гэсэн. За. Тий тэгээд энэ смайлаас аль нэгийг сонгох юм уу те? Сонгох хэрэгтэй. За би түрүүн шинийг хавтаасаа нэг сонгох. Тоотой байна, тоог байна уу? 2 гинэ. 2. Их сайхан. 5 байна. 2 чинь тийм шүү дээ. За шийтгэл маань болсон. Ер нь юу гэж бодож байна? Ямар шийтгэл гэж бодож байна? Ястаа мэдгүй. Төсөөлөхгүй нөө. Нэ богшиг олохгүй бол басан чаа. Богшиг болохгүй. За энэ амархан шийтгэл. Энэ хүүтэн мөс байгаа энд. Тэгээд мөсийг одоо би чинь дотроор ингэж явуулах байгаа. Одовчтой яа. Шууд ингэ юу гарна уу? Өөрөө ингэ явчихаа. Өөрөө шийдэх юм уу? Ийм их мөсөө. За энэ болох хаа. За. Эд эсрэг гэдэг шүү дээ. Одоо яах вэ? Дахиж өстө мартахааргүй л боллоо. Герман л гэдэг. Нэр одоо ингэ хийчих юм уу? Тий. За үзэгчтэй энийг. Амар хөт мэнэ. Босоод хостой байж хөө. Босоод хосож байгаа тэгээд. За. Яна. Байж байгаа. Одоо бүжиглэнэ. Зашгаа. За гарга. Амар хөтөн байна уу? Би нэгийг үзчих тийм үү? Яаслаа. Гарцсан уу бүгд? Гарчих шиг л боллоо. Тэ. Яаж их бодож болсон бэ? Гэхдээ аюу амархан шийтгэв. Ер нь хамгийн марал шийтгэж байна. За өвөг төр одоо мартъя. За. Тийм буцаад. Өвгөө. Тий. Энэ ууртаа өвч ороод ийм болчдөг. За ямар юм. За ууртаа гарчраа би өөр ийм болчдөг. Миний үйл гэдэг. За ер нь одоо жүжигчин гэдэг мэрэгжлийг анх яг яагаад сонгосон бэ? Анх Монгол сурж агаад тэгээд би хуулиар сурдаг байсан. Тэгээд Солонгосын Jump гэдэг айгу алдартай тийм мюзикл байдаг. Тэндээс яг нөгөө найруулагч хүмүүс нэрээд Монголоос жүжигчин шалгаруулж аавна гэд шалгаруулалт явуулсан. Тэнд оролцсон. Тэгээд тэнцсэн шүү дээ. Нэг юм ихтэй нэг хэрэгтэйгээд тэгээд тэнцээд хамгийн анх Jump театрт очиж байхад хамгийн анхнаас нь жүжиглэл гэ бүгдийн сураад те ялангуяа нөгөө зодооны урлагийн трюктэй юм уу яг сурсан. Таеквондо гэд. Тэгээд тэрнийхаа дараа л яг тайзан дээр жил гараа ажилласныхаа дараа Монголд ирээд юугаар жүжигчний чиглэлээр суралцъя гэхэд ээж аав маань зөвшөөрөөгүй л те. Нэг эсэргүүцчихсэн. Тэгээд яг шалгалтаа өгөх хэрэг тэнцчих юм бол намайг оруулаарай гэд гуйж. Тэгээд нэг юм конкурсанд тэнцэж аваад. Тэгээд л анхаарсан. За одоо бол маш их дэмждэг. Давхар бас гимнастикаар хичээлдэг үү? Тийм би багасаа 8 настаас 18 нас хүртлээр спортын гимнастикийн улсын шигтэй багт. Баг яхлагчсан. Өөр баг яхлагч байсан юм уу? Тэ нөө Монголын connection гэдэг Канадаас ч амар зодоо хийгдсэн шүү дээ. Тийм хэдэн дээр бүх юмаа шаруулж чаддаг шүү дээ. Тийм үү. Яг дутуу үзүүлсэн юм байна те. Тий яг мэдээч миний нэг намайг харж зохиолоо бичихгүй танаас нь тэр тухайн дүрийнхаа нөгөө хөдөл байсан учраас
тэрнийхэн дагуу л хийсэн. Гэтэ бас амар зодтолтой юм байл. Сая тэр зүйл солонгос кинон дээр харин нэлээд тийм Зодтолсон гэж юу. өө зодтолсон зодуулсан. Ер нь амьдрал дээр бодит амьдрал дээр зодоо гэж үзсэн. Үзэх шүү. Тийм Өстой байдаг. Үзүүл алхан бай тээ. Харин хүмүүс тэгээд энэ чинь нөгөө мэрэгжил бас амьдрал дээр чинь тийм характер гарахгүй л дээ. Одоо жүжигчин хүн чинь тэгдэж шүү дээ. Би нэг ийм л дүрийг бүтээх юмсан, ийм л дүр дээр тоглох юмсан гэж хүсдэг шүү дээ. Та өөрөө ер нь яг ямар дүрийг тэгж бүтээхийг их хүсдэг вэ? Ер нь л яхаа би өөрөө акшн кинонд хамгийн их сонирхолтой. Гэтэ ямар ч кино байсан яг л нэг Энжин дулам гэж жүжигчин гэж хамгаалагдаж үлдэх тийм дүр дээр ажиллахыг маш хүсдэг. Тэгээд тэр нь одоо яг ямар кинохыг мэдэхгүй. Тэгтээ тухайн дүр дээрээ өөрөө байж болох бүх чадлаараа ажиллана. Бүгдийг гаргана. Тийм бүгдийг гаргана. Би угаасаа нөгөө юунд туртай л да нөгөө илүү их чадвар шаардсан, илүү их юм шаардсан тийм дүр ч юм уу ер нь ямар ч ажил дээр тийм зүйлд илүү их махруу ингэж сэтгэдэг. Яа. Тийм юм дуртай. Жишээ нь уулын гинэгчэн дээр л харагдчихлээ л дээ. Амар юм зодтолтож модалдаг те. Тэнгүүт одоо нэг өнгөрч мөхрөөл онж монд шүү. Тиймэр зүгээр. Надад юм ч юм уу тийм юм бол ялангуяа акшн жүжигчнэр өөрөө ажиллаж ингэж хийж байгаа л тэр бол ерөөс асуудал. Тэгтээ эхэндээ бол айгүй хүндрэлтэй байдаг ус ахтай ер нь яг анх яг тэр тулааны тул тэрийг сурахын тулд маш их хэмжил бэртэл өөрийгөө тэгэл чинь нөгөө мотор чадаар ингээл задлах чинь өөрийгөө амар их цогтөг. Тэгээд тэр чинь хамгийн анхандаа юм л та тэгээд өвдөөл дахиад зохгүй сурна. Тэгээд яг сурдсан. Сая солонгос кинон дээр бас яг айгуух тийм эрсдэлтэй гинзэж болох үед одоо юу гэдэг тийм эрсдэлтэй сценүүд маш олон байсан. Одоо вагоны хажуугаар яг ганцуудаа ирэх вагоны хажуугаар яг морьтой өвөлтэй ингээд дахиад яг хажуу талд ингээд тавих бас айгуух би ч бас сайн морин чаддаг хүн биш. Гэхдээ монгол хүмч морин унана. Гэхдээ яг вагоны хажуугаар морь явахад үргээд бас айгуух хүндрэлтэй юм билээ. Тэгээ тасан шаварганаар байсан болохоор. Тэгээ тэр өөрөө даваад гарсны дараа айгуу тийм дурсамжтай бас их туршлагатай. Тийм. Тэр кино тэгээ хизээ нээлттэй их бай. Одоо яг Солонгос хятад Монголын зах зээл дээр гаргана гэж яригдж байгаа юм лээ. Тэгээд 1 сарын сүүлээр юм уу магадгүй 2 сард Монголд нээлттэй их баха. Мөө ямар гоё юм бэ. Яа тэгэхээр бас Монгол зураг авалтаа хийсэн, Монгол жүжигчтэй болсон гэдэг утгаараа Монгол нээлттэй юм. Өстой гоё юм бэ. Түрүүн тэгжсэн шүү дээ. Шинэ жилийн баяраар одоо ээж автагаа те. Хүмүүс баярлуулан явдаг байт тэгсэн шүү дээ. Тэгэд яг сэтгэлд одоо хоногсон хамгийн гоё хүнийг баярлуулж ирсэн те билег өгч ирсэн тэр мөчүүд ямар За хамгийн түрүү яг сая орж ирсэн юу болохоор түрүү жил нөгөө найзуудаараа нийлээд дахин ороолын хүмүүсээр бэлэг тарааж явсан. Тэр яг хамгийн одоо ойрхон хамгийн ихэлд хурдан бууж байгаа хамгийн түрүүнд бууж байгаа үйл явдал л да. Маш их сэтгэл өвдсөн. Гэхдээ бас хүмүүсийг баярлуулж байгаа утгаараа бас айгүй хөөрсдөө сайхан байсан л та. Тэгээд одоо юу гэдэг зарим айлд ороход ээж аав нь байхгүй эсвэл аав нь согтуу одоо тэнд хөвчээдэг ч юм уу те унтчихэдэг. Тэгэнгүүт гал өсөө төлөөгүй те. Тэгээд бид нэр галан төлж өгөөл гэрийн цэвэрлж өгөөд нөгөө бэлдсэн бэлгээ өгөөд ингээд хүүхдийнхаа дэвтрээр хичээлийнхэн дэвтрээр ингээд ураад гал төлж байгаа айл маш их байсан. Ингэж байдгийн бахтаа гэж бодохоор тийм одоо амьдралтай айл зөндөө байсан. Одоо юу гэдэг заавал одоо ядуу буураа гэдэг утгаараа биш. Одоо тэр хүүхдүүдийн хаажууд арх дарсаа уугаад задлаж нүдэлдээд одоо юу гэдэг бүр өөр ингээд найз нөхдөйгөө явцсан хүүхдүүд нь маш ингээд жоохон хүүхдүүд зүгээр гэртээ байж ах жишээ нэ тий хоол ундгүй гэр нагуу боломжийн айл байгаа юм. Тэгсээрээ тийм одоо айлуудтай маш их таарсан, маш их сэтгэл өвдсөн. Яг тэр хүүхдүүдээр 2 өдөр дараалж тэр уулын оройгоор явж ингээд билег тараасан. Айгу сэтгэл өвдсөн. Харин тийм. Хатсээ үтсэн л хата тий. Үзлэхгүй явах тий бич. Тэгэл яваад үтсэн. Тэгээд миний уур хүрээд идэг байхгүй юу? За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбар алтчин брэнд. Баярын бялууга Бат байгалаас Бат байгаль Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Ласанти. Онон нүүрний яг тав тухыг эрхэмлэгч Нандин хэ.
Одоо шийтгэнэ өөр их чи. Хэрэггүй За би яг уураа сая зарлаа. Одоо хүмүүс баярлуулж авч байгаа ч өөрөө нэг гоё тийм мэдрэмж авч байгаа шүү дээ. Гоё баярын хүмүүсийг хараад те. Яг өөрт чинь яг энэ амьдрал ирсэн хамгийн том гинтийн бэлэг чинь ямар бэлэг юм бэ? Яг сэтгэл тоног гэсэн. Маш гинтийн бэлэг. Маш гинтийн бэлэг. За яна айгу олон юм байгаа гэдэг байна. Тагалсан. Шинэ жилээр гинтийн бэлэг яг түрүүд нөө сургуулаа төгсөхөд юу нөө нэг шилдэг оюутан болоод маа сургуулаас нэг юу өгдгийг бүгж өгдгийг нэг эрэгтэй нэг эмэгтэй оюутанд тэгээ би ерөөсөө өөрийгөө тэр бүгжийг авч бодож байгаагүй хамгийн одоо сургуулийн мундгуудсан л өгдөг. Гэхдээ намайг одоо юу гэдгийг 4 жил хичээл сэтгэлдээ сурсан тий бас нөгөө оноо моноо дээгүүр тий ганцаараа гадаад оюутан байсан гэдэг утгаараа айгүйх тгий шагнал ганцаар тэндүү зөө илүү их нөгөө ингэж цаашаа ямаа хийгээрэй гэж дэмжиж өгсөн бүгжийн болоо гэж боддог. Тэр маш гинтийн байсан. Одоо юу гэдэг маа сургуулийн зөндөө одоо Солонгостой өнөөдөр од болсон тий амжилттай явж байгаа олон жижиг охтууд байгаа. Тэдний нэг л авах гэж бодож байсан. Тэгсэн чинь тэгээд өөрт нь гадаад хүнд өгч байгаагүй юм байна. Аавна гэж юусоо төсөөлөөгөө. Хүмүүс нөгөө ярьцаа. Чинь тэгэл гадны хүн бол авдаггүй шүү дээ тий. Тий угаасаа мэддэг байсан. Нэгдүгээр курсээсээ л жил болгон одоо манай сургуулийн хамгийн мундаг хичнээн ингээ авдаг байсан. Би өөрийгөө амт бодоогүй тэгээд гинт миний нэрийг зарласан чинь гарахгүй л байгаа чинь би биш яхаа гэж. Тэгээд нэлээд олон дуудуулж гарч ийг авсан. Тэгээд тэр бүгч маань ингээ дотроо ингээ сургуулийн нэртэй, миний нэртэй хамгийн их тийм гоё гинтийн бэлэг болж байсан. Ямар гоё юм бэ те. Үнэхээр гоё гинтийн бэлэг байна. Хэдэн оноос эхлэн он гарсны дараа 1 сарын 1-ний өдрийг амралтын өдөр болгон зарласан бай. Манай улсад би ч нэг амардгүй болохоор яг тэрэн дээр албагүй л мэдхгүй байна гэхгүй. Хэдэн оноос эхэлжээ. За тэгтээ нэг удааг баха энэ юг гаргаад те. Мэдгүй. Гаргаадаг бах те. 2000 цагаас ахтаа. Яг хэлхөө. 21 дгээр 100. За 5 4 2005 юм болоо. 2 дахиад сүүлийн 2001 оноос юм. Нэг мэдээд байгаа мó таагаад буудаад байгаа мó? Ер нь л буудаад байгаа мó те? За 1947 он байлаа. Зөв хариулт маань 1947 он байлаа. 47 оноос эхлээд анх монголчууд 1 сарын 1-ний өдрийг амралтын өдөр хэмээн зарласан байдаг юм аа. Оо манай эмээ уучин л ерөөсөө. Тэгсээр л энэс. За одоо эндээс шийтгэлээ сонгоноо. За юу хоосон бас байгаа гэсэн тийм. Хоосон байгаа. Хоосон бүр 2 3 ч байгаа. За энэ нэг хөрхийн нэгэд энэ хөрх хийх юм болоо. Харагдаад баг чи. За нэг гинэ. Нэг. За лаш. Ямар нэг амархан. Тийм үү. Та л амархан гэдэг болохоос надад бол амархан биш л байна. За энэ ямар ч хийх хөтлөг вэ гэхээр яасан гангаалч вэ? Тэгээд ямар танил альч. За энэ эхний 1-р дугаартай шийтгэл маань ямар шийтгэл вэ гэхээр эхлээд зөөж гисэн зочныхоо нүдийг багаадах яа. За 2 дахь. Гүүгээр болчих юм уу? Энэ харагдахгүй. За. Оо харагдахгүй байна уу? За харагдаж байна. Харагдахгүй. За тэгээ үчих. Ястаа юм нэвтрүүлэгт тарж үзчихээгүй байна. Яаж юм? Ер нь найзтай. Би харахаас айдаг болчихсон. За. Харахаас айдаг те. За урдч нэг юм хайрцаг байгаа. За. Энэ хайрцаг л одоо гараа хийлээ. Зөөд хийгээрээ. Хана энэ хас матхан шигтэй гүйтэй. За гараа хий зүгээр. Даша. Зүгээр энэ их хөрх юм байна. Юу цараа игээд үзчих.
янз бүрийн болохгүй дээ. За ногоо байгаа хэвчээ. Айгуу тааш Ногоо байдаг шүү ёо. Яасан бэ? Юу юм? Өшөө тааш явуул. Тааш явуул. Өшөө тааш. энийг авт. За одоо зүйл одоо гараач. Яа. Зүйл. А дөрөв их хатсан мó. Юу хит ингэж гараа оцсон гэж болохгүй. За зүйл нэг даашаа хийчихгүй даашаа. Шэвэ. Я. За зүйл яваа. За зүйл яваа. За. Дахиад нэг хүрчих юм уу? За. За. Ийм юм байжээ. Яар. Мог юм уу? Мөг. Саустай мог юм уу? Ёо. Яаж амар вэ нөө? Эстэ яг амар юм байна. Яг амт шиг бод. Тийм. Ингээд инөөтэй өргөд, нэлцэнхай өргөд. Могоо зогоо байгаа юм болов ч бодлоо. Занаад. Ёо. Бизнес байгаараа. Амар сандралсан амар айсан. Ёо. Гэтэ бас ингэж найзуудтайгаа шийдэж болох юм шүү дээ шинэ жилүүд. Ингэж үү? Тийм. Илгүй яах вэ? Би бол яг л нэг амтан байна. Хазаалчих үедээ гэж айлаа. Өвлийн өвгөн хаана амьдэрдэг? Антарктид. Антарктид. Айгуу өвдөж. Өвлийн өвгөн Антарктидд амьдэрдэг юм байна. Тэнд гэхдээ Санта амьдэрдэг байхгүй. Яг одоо Монгол өвлийн өвгөн хаана амьдэрдэг юм бол? Өвсгөлийн цаатан. За. Антарктидд одоо юм могон чуулган гэлдэг шүү дээ. Тэр шиг юм сантануудын чуулган болдог. Үүрт яг тэр бүр Антарктид яг төвсгт. Тэнд бүр хамгийн том Санта Клаус маань ирчээд тэгээ тал тишрээ явуулдаг. Тэгээ би ууртай. Тэгээд Монголд Улаанбаатар ч яг утаатай байна. Чи Улаанбаатар руу яв гэдэг. Намайг нааш явуулсан байна. Тэгээд ирсэн чи амар утаатай жоохон мярсан. Тэгэхээс юм судалгаа яагүй юу? Манай Монголын. Хүү амар гоё хоёр удаад ирсэн шүү дээ. Тэгэл шууд ирсэн чил шууд дээрэмдүүлсэн шүү дээ. Дээрэмдүүлсэн. Хитэн цаа богноо дээрэмдүүлсэн. Тэр готлыг өмсөн гэвэл. Тий. Дээрэмдүүлсэн багхгүй юу тэр чи. Тэгээ дээрэмдээд тэнд готлогдсон юм уу те. Дидгүрт зараад байж тээ. Тэгэж бас болохгүй те. Юу нөөрт чинь 2018 он юу яг ямар хөө он байсан бэ? Ер нь маш их үйл явдал болж өнгөрсөн юм байна. Нөгөө би жил алганыхаа ер нь хүн болгонт гэдэг бахалтай төлөвлөгөө бичдэг ч би дараа жилийн юм нэг ингээд тэрнээсээ илүү их юм гэсэн байна. Одоо сая ингээд харж хахад тэрийг давцсан те төлөвлөгөөнөөсөө тийм. Зарим бас хийгдээгүй зүйлч байна. Юу гэдэг Солонгос кинонд яг би өөрөө Солонгост сургууль төгссөн. Тэгээ Монголдо бас хүрээд ирсэнтэй тэгсэнгүүтээ тэнд ямар нэг агентлагт ороогүй. За тэгээд яг би тэнд төгссөн юм чинь заавал Солонгос драм, сериал, сквозны бүрийн хэмжээний кинонд орондоо гэд боддог байсан. Тэгсэн чинь тэр хүсэл маань айгүй хурдан биелээд энэ жил яг тэр Солонгос киноны гол дүр дээр ажилласан. Итгэж ихгүй байсан бүр яг хэрэг хүн нэр дадлчтай бол би яг ингээд хідэн өдөр тэнгэрээр тэгээд юмсан ажилласан гэж өөрийгөө бодож байгаа. Партнер хамтрагч маань ч гэсэн айгүй мундаг жүжигчин байсан. Тэгээд ер нь бол айгүй хэмээх хийж амжилсан. Дээрээс нь өөрийнхөө хувийн бас тэр нэг бизнесийн тал дээр ч гэсэн бодож байсан зүйлээ хийсэн. Тийм айгүй хэн байгаа. Одоо 2019 оны ер нь одоо яг 18 онд ч тийм 18 онд ийм хийх ёстой. Тийм төсөөлсөн ба. Одоо тэр төсөөллөөсөө давцсан дээ. Тэнгүүт одоо 19 онд бүр илүү тийм их зүйлийг баг төсөөлж хийгээд бас олон зүйл бас биелэх байх гэж бодож байна тийм. Тэр санал нэг байна уу? Санал нэг бол байх. Гэтэ яг хүн өөрөө яаж хийж ийн яаж хөдөлмөрлж ийн гэдгээрээс тухайн тэр одоо хүсэл нь биелэх үгдээрээ тулах байх л та.
өөрөө ингээд за нөгөө хүсэн билетийг суугаад тэгээд та билж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр хувь хүний хичээл сэтгэл яг амьдралын одоо нөгөө өдөр тутмын хандлага бүх юм л одоо тэр нэг зүйлд чиглэж тэр зүйл бүтдэм болоо гэж боддог. Гоё шинэ жилийн нэг 4 мөртөө яваач. Аа, найран дээр байгаа. Бүр айгу. Ахсан ч нэрээ дуулах юм уу? Аа нэг телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй зориулаад бас нэг баярын шинэ жилийн баярын өдөр болж энэ хажууд нь бас нэг ууртаа сантаа сууж энэ та. Би ч бас нэг ойр нэг шинэ жилийн дуу сонссон гоо. Аа. За яна юу дуулсан? Зөв нэг л жохон гэсэн дуулцаад шүү дээ. Жохон хэсгээс жохон хэсэг. За 4 мөртөө байх тоо. За нэг ихний дуу юм аа. Сэрчмагийн дуу юм аа. Юу лээ? Наман хүүхдэнгээ тас ботан орлоо. Нага мадан баярын гойлоо зүйлээ. Шинжлэн үдэ ширхэг тасан хайлаад шин амьдралын эхлээд шин онтойгоо ирлээ. Ямар гоё дуулдгийг би яасан мондөг хөвгтэй юм. Хандагсандаа тоодод чирдах шиг. Айгу мондөг яасан мондөг дуулчихдээ юм бэ? Тийм ээ нөө. Өвөн нэг шийтгэж чий гэж бодсон. Одоо нэг асуулт тавиад шийтгэж тийм үү гэж бодсон. Боллоо. За баярлаа. Аа, тийхгүй шүү. Өвөн одоо асуулт асуулаа. Одоо өвөн амархан шийтгэл өгье за. За. Германчууд ингэдэг гинэ. Ингэдэг юм байна лээ. 31-ний 12 сарын 31-ний өдөр гэртээ байгаа бүх хуучин одоо эд хэрэгэлдэг байсан эд хэрэгслүүдэд хайдаг гинэ. Энэ яагаад хайд юм бол? Харин яагаад хайд юм бол? Харин тий. Сүүлдээ би харин яагаад хайд юм бол? Харин яагаад хайд юм бол? Харин зөв чинь нөгөө утгасан маягтай үнцэнтэй. Харин тэгсэн чи германчууд харин бас тэгдэг гинэ. Энэ яагаад ингэж хайд? Одоо хүртлөө бүгдээрээ юу? Тий. Яг одоо энэ бол ер нь уламжлал ямар нэгэн зүйлийг л хайдаг юм ээ. Одоо ингэ гэрээр хахад гэрийн хамаг хөшлөө гаргаа хийчихгүй л үү те. Үгүй тийм бол. Тий. Тэрэж байгаа та. Тэгээ яагаад хайдаг вэ гэж асууж байгаа юм те. Нөгөө юу яд юм болоо? Тэр зүйлээр одоо юу гэдэг тухайн оныхоо муу мухаа зүйлийг ингэж үлдээж тийм бол. Яасан юм бэ? Тэгээд шинэ оноо айгуу тийм гоё гэрэл хийгээтэй цэвэр тэнцгээ өгсөн гэж тийм болоо. Итгэлтэй байна. Одоо өөр яг тийм юу. За. Баяр хүргэе маш амжилттай хариуллаа. Нэр юм уу? Нэр. Яасан бандыг юм. Хариулчлаа шүү дээ. Би уг нэг шийтгэж чий гэж бодсон. За шийтгэхээ боллоо. За. Даун энэ дээр миний охин энэ дээр одоо өвөөд гарын үсгээ зураад дурсгалын тий гарын үсгээ хамгийн муухайгаар зураараа томоор дээр ингэ. Өвөөд зураад өгч. Тэгээ гарын үсэг зурулж байгаа дараад нь янз бүрийн юм шийтгэх юм шиг. Гүү. Яа. Арайч тий. Яаж мэдх юм бэ гэрман гэрээсээ тавилгаа авч гаргасан юм яа. Зүг багхгүй юу та. Тэг чи шийдгэд биш шүү дээ. Энэ балчин тогтгоод шүү дээ. Йоо. Ихэр болноос нам тогтдог биш. Замаа. Гайсаа байдлаа. Би одоос нэг оролцсон хүмүүсийнхаа гарын гоё ингэж энэ дээр авч үзтiin байх гэж бодохгүй юу? Нөө. Ямар балай амар зөв чинь. Хариулт нь юу юм? Хариулт зөв штэ. Тэ зөв баггүй. Тэ яагаад шийдэж чам? Шийтгэл биш штэ. Шийдэж штэ. Энэ яагаад шийтгэл гэж? Ил хэсэг сэргэж байгаа юм уу? Энэ чинь жоохон сэргээлт өгч юм. Сэргээлтэхгүй бол бас болохгүй. Урта Санта яагаад оролцсон зочдуудаа гарын хэсэг зуруулах гэдэг тогтой бал өгд юм бол. Асуулт юм уу? Юу юм бэ? Арай дураараа. Шууд дорн өөрөө зохиогоод. За маа нэвтрүүлгийг ихэд энэ хүрээд өндөрлөж байна. За. Гэтэ би бол ер нь нэвтрүүлэг дуусгамааргүй байна. Хад шийтгэд баймаар л. Гэтэ яж л хариулаад гэх юм а хэд
Хоёрхан шитгэл хийсэн тий. Тийм. Тэгтээ бас айгүй хэцүү асуултууд юу н асууж байна. Тийм байна. Тийм байна. Өвөөгөө уучлаарай. За тэгээд мэдээж ууртаа цаантай хэдий ууртаа ч гэсэн бас нинжин сэтгэлтэй. Тэгээд өвөө нь одоо охиндоо бэлгийг өгнө. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг эмэгтэйчүүдийн төгс гоо сайхны зохицол Басанта. За ингээ байж. Одоо би гоё болох нэ, гоё биетэй болох нэ. Угаасаа гоё бит. Тэр нь ака фитнес эмэгтэйчүүдийн төгс гоо биеийг ойлгодог. За. За тэгээд Мандинх хэвс цэвэрлэгээний эрхийн бичиг тэгээд дээрэс нь нүүрний яг онон багшийн нүүрний яг байгаа. Ястаа гоё. Тэгээд энэ пассвортаараа хаагур аялах бай гэхлээр энэ хэдэн газруудаар аялах нэ. За. Оо за. Ако За нэг фитнес. зам гаргаж байгаа нэг өдөр сайхан Аялаарай. явж гээ. За энэ тэгээд мэдээж За. шинэ жилийн баярыг бол мэдээж блогоор төсөөж болохгүй. Гэхдээ энд манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Батбайгалын бэкри бас Ямар гоё юм. өөрт чинь бас бэлэг болгоо гэж байна. За айгу болгоомжтой удаж ямар нэг читгэл байх. За мэдээж бас шинэ жилийн баярыг бас дээрээс нь бас баярын шампанскуугаар бас төсөөлдөг юм аа. Шууд муудаж. Тэгвэл яг шууд гаргаж ирээд шууд ингээд тухруу бодчих. Нэг гимтэл явах үү те. За баярын шампанскыг бас. За баярлалаа. Ямар олон бэлэг өгд юм бэ? Баярлалаа. За одоо нэвтрүүлгийг маань өндөрлөж जैन тэгээд нийт маань нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй зориулаад ч юм уу те өөрийнх чинь бас энэ тонд бас хөндлөж явдаг те бас хайрлаж явдаг бас хүмүүс бас байж магадгүй энэ хүмүүст бас хандаж нэг сайх шинэ жилийн мэдлэгээ төвшүүлчихье гэж. Бага ах байж магадгүй гэдэг. Бага ах. За ямар ч байсан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Бас айгүй гоё сэрэгчлээ. Тий. Гоё нэвтрүүлэг байна. Тэгээд анд усч ин бүгдээрээ шинэ андаа илүү их гоё юм хүсэл мөрөөдөлтэй илүү их хүчтэй орчиндоо бас зоригтой уусаад илүү их зүйлээ хийж бүтээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээс энэ хөлт өөрөө айгүй туртай. За баярлалаа. Тэгээд уртаа сантаа нэвтрүүлэг маань энэ хүрээд энэ дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар энэ шийтгэл маань үнэхээр амар болох болно. Гэхдээ эмэгтэйчүүдийг уртаа сантаа болохоор арай гайгүй шийтгэхэд байгаа шүү дээ. Эрэгтэйчүүдийг амар шийтгэх болно. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Баярлалаа. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 bells. Jingle bell. Бодрох цасан гоёлтай орчлонгийн гоо өдрөл бомон одыг шалжигнуулсан тэнгэрийн мөнгө заатастас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос баяж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Yeah. Урта санта ирлээ. Уучи итгэх болцгой унтах нөрнөс сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орноо хөвчүүлцгээ урдах хамтар замхарлаа уртан дундаа уугартаа уудам танда түнчилээ би бод урта санта уур нүргэж хүүрн хүсэг бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж хүстэй сантад хийлээрээ.